За манай Хинти мэдээ сонноос явуулж байгаа ярилцлага нэвтрүүлэгт маань одоо анхны дугаарт маань Улсын хурлын гишүүн Бадамсран оролцож байна. Одоо сайхан өвлжиж байна уу? Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд гишүүд бас зүүн бүсээр ажиллаж байна. За намрын чуулганаас бас зүүн бүсэд холбоотой чухал асуудлууд мөн хууль бас юу байсан бэ? Энэ талаар зүүн бүсийнхээ үзэгч сонсогчдод. Улс орны эдийн засгийг дуусгах нь хамгийн тэргүүний зорилт байгаа. Эдийн засгийнхаа дуслалтыг дагаад нийгмийн амьдрал, ард түмний амьдралд өөж өгөх ийм зам ёсны асуудал байдаг учраас энэ зүйл дээр нэлээд онцгой анхаарсан. Буюу Оюун эрдэнэ ерөнхий сайдын удирдсан засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлэхээр улсын хурлаар батлуулсан. Энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтлөлд тусгагдсан ажлууд бол эхнээсээ ажил хэрэг болоод эхлэх энэ үйл ажиллагааг энэ намрын чуулганаар улсын хурл дэмжсэн ийм шийдвэр гаргасан нь бол онцлог чуулган болж өнгөрсөн. Зүүн бүс нутагт энэ 2025 онд бол баруун урт хотоос бичиг бомб чиглэлийн хатуучд давцсан баригдана. Бичиг бомбт бол өөрөө манай зүүн 3 аймгийн дүмнэд хуршуу дамжинд далаад гарах хамгийн том бомб, хамгийн ойрхон бомб учраас үүний ач холбогдол бол зөвхөн Сүхбаатар аймаг биш, зүүн бүсийн хэмжээнд ач холбогдолтой ийм том төслөө гэж үзэж байгаа. Мөн 14 мега төслөд зүүн бүсээс зүүн босоо чиглэлийн төмөр зам буюу Орчин улааны усаас Чоосоо хотод хүрсэн мохор төмөр замыг уртталт нь бичгтийн бомбоор дамжуулж өмнө төрштэй холбох юм транзит төмөр замыг ажлыг хэрэгжүүлэхээр энэ 14 том төслийн нэгт батлагдсан байгаа. Манай зүүн бүсд бол их том онцлог ажиллаа гэж хэлж байна. Та сая бас энэ жижиг дунд үйлдвэрлэлийн асуудлаар ирж Хинти аймгийнхаа үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзлаа. Өнөөдрийн бас хилцүүлгийн үр дүнг бас юу гэж харж байна вэ? Энэ та бүхний хийж байгаа ажил Хинти аймгийн иргэд зүүн бүсийн энэ үйлдвэрлэл өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бас яаж хүрээсэй гэж ямар зорилттой байдаг вэ? Тэгээ улсын хурлын гишүүн 2 байнгын оронд харилцагдаг. Миний хувьд бол аж үйлдвэрчлэлийн бодлогын байнгын орны гишүүний хувьд энэ өрхийн болон бичил бизнес жижиг дунд бизнесийн өнөөгийн нөхцөл байдал төрөөс энэ чиглэлд хэрэгжүүлж байгаа бодлогын хэрэгжилтэнд үнэлгээд өгөх цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах энэ ажлын хэсгийг бол ахлаад ажиллаж байгаа. Тэгээ энэ хамгийн амьдралд ойрхон хүн бүрийн хийж чадах ажил бол энэ жижиг дунд үйлдвэрлэл байгаа. Зөвхөн үйлдвэрлэл биш, үйлчлэгийн худалдаа. Энэ дээр статистик дүн харахад Монгол улсад дотоодын бүтээгдэхүүн буюу нийт бүтээж байгаа баялагын 10 хүрэхгүй хувь нь буюу 6-7 орчим хувь нь жижиг дунд бизнес үйлдвэрлэж үйлчлэг үзүүлж байгаа. Гэтэл дэлхийн улс орнуудад дундаж бол 40% байдаг. Тэгэхээр бид нар энэ иргэн бүрийн, айл өрх бүрийн жижиг дунд бизнесменийн хийж чадах энэ зүйл рүү илүү дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэдэг энэ дүнгээс харагдаж байгаа. Тэгээд дээр нь Хинти Сүхбаатар аймгийнхаа жижиг дунд бизнес эрхлэгчтэй уулзах зохион байгуулж яг тулгамжийн асуудлуудыг сонслоо. Тэгээ нийтлэг тулгамжийн асуудал дүгнж хэлэх юм бол нэгдүгээр тул зээлийн их үүсвэр бага байна. Өөрөөр хэлбэл зээлийн хүртээмж бага, хөнгөлөлтөө зээлийн. Хоёрдугаарт нь бол энэ газар бодлогын бодлогоор дэмжмээр байна. Дуудаг бодлогоор тэр болгон бас газартаа болж чадахгүй байна. Мөн нэгдсэн ийм аж үйлдвэрийн парк гэж хэлж болно. Тэгтээ томоор бодох хэрэггүй. Гарааны бизнесмэнүүдийг боожуулах ийм эхний хүнд үед нь 1-2 жилийн хугацаанд ийм түрээс багтаа ажлын байр, үйлдвэрлэлийн байраар дэмжих энэ бодлого бас нэг хэрэгцээтэй байна. Тэгээд дээр нь энэ зөвлөх үйлчилгээ буюу олон улсын байгууллагуудаас бэс төсөл гэж жишээлбэл зүүн бүсд хэрэгжүүлсэн. За энэ бол ингээд бизнес үндийг чадварчуулдаг, зөвлөдөг, тусалдаг. За ийм үйлчилгээ бол зайлшгүй хэрэгтэй байна. Тэгээд дээр нь дэд үтцийн инженерийн шугам сүлжээгээр дэмжих. Тэгээд бас нэг чухал зүйл нь татврын дата нөхцөлд дэмжих гэдэг ийм зүйлүүд хамгийн их тулгамдж байгаа нь бол харагдаж байгаа. Тэгээд ялангуяа хөнгөлөлтөө зээлийн их үүсвэр бол бага байгаа нь мөн статистик дүнг мэдээнээс харагдаж байгаа. 20 хүсэлт тутмын нэгийг л үндсэндээ зээлийг олгож чадчих байгаа. Тэгээ энэ нь бол
зээлийн хүртээмжийг бол 20 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Нэг аймагт 1.5 тэрбум төгрөгийн одоо зээлийн их усүр хойрлогч ирдгийг одоо 30 тэрбум болгох. Ингэж нөгөө дотоодын хэмжээнд 40% төрөх, айл өрх бүр иргэн бүр хийж чаддаг одоо бизнесээ хийхтэн төрөөс дэмжих энэ их усүрийг энэ уул уурхайн өсөн нэмж байгаа одоо баялагын орлогоос энэ одоо салбаруудад дэмжих зориулж. Яг гэвэл иргэд бол эдийн засаг өсөд байна гэдэг дүн мэдээ бол байн харж байгаа тийм. Үндэсний баялагын санд мөнгө хөрөнгөлөгч байгаа бол маш сайн ийм зүйл усан. Гэхдээ энэ эдийн засгийн одоо уул уурхайн салбараас орж байгаа өсөлт нь яаж айл гэрийн хаалгаар орж, яаж одоо айлын хөрөгчөнд одоо хүнс болж одоо орж ийна гэдэг зүйл дээр л иргэд бол хамгийн их одоо хүлээлттэй байгаа. Тийм учраас иргэдийг өөрийн чадах зүйлээ хийж хэрэгжүүлэхэд нь л энэ жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих бодлого бол хамгийн чухал дөрөв хүчтэй иргэн бүт төрсэн бодлого болох учраас энэ зүйлийг дэмжих хэрэгтэй. Тэгээд энэ бол одоо төрийн зүгээс хийж хэрэгжүүлэх боломжтой дэмжлэг. Нөгөө талдаа хамгийн чухал одоо том төвшөнд төрөөс хэрэгжүүлэх зүйл бол энэ борлуулалтын дэмжих байгаа. Экспортод гаргахыг дэмжих, мөн одоо дотоодын томоохон одоо компаниуд за хэрэгжүүлж байгаа одоо том уул уурхайн төслүүдэд одоо ханган нийлүүлэлт, бараа ажил үйлчлэгийг нийлүүлэх ажлыг яаж дэмжих вэ гэдэг бол энэ төрийн бодлогын асуудал. Энэ хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниуд тендерийн нээлттэй зарлж энэ тендерийн одоо шинжлэх хууль дээр орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний давуу эрхээр одоо худалдаж авдаг. Ингүүл одоо орон нутагт ажлын байр гарна. Орон нутгийн бизнес эрхлэгч чадварч нь гэгцэрээр ингээд төрөөс хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ийм одоо боломжуудыг одоо бид бүрдүүлэх хэрэгтэй. Таныг одоо айгаа олон жил Дорнод аймгийг удирдсан засаг дарга гэдгийг мэдж байгаа хүмүүс тэгээд тэндээс их хурлын гишүүн буюу одоо энэ хууль тогтоох байгууллагад орж ажиллаж байгаа. Өнөөдөр Хинтээ аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчтэй уулзгаад таныг бас тэр талаар нь одоо яг одоо Дорнод аймагт гэхэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй юм байна. Манайд байдаг инкубатор төв ажилдгүй. Тэгээд нэгдүгээрт одоо энэ яаж одоо энэ ажлыг Хинтээ аймагт одоо Дорнод аймаг шиг ингэж жишг болгож бүсчилсэн хөгжил чинь ингэж том аймгаа дагаад зарим талдаа үлдээд байх юм биш үү гэсэн нэг юм санаа байсан. За хоёрдугаар гэх юм бол бас өөрсдийнхөө энэ бизнесээс одоо энэ өрхөөс гарч байгаа за одоо энэ худалдах боломжтой гэсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулах үндэсний тийм дэлгүүртэй байх хэрэгтэй юм шүү гэж бас санаачлагууд хэлжсэн л да. Энэ тал дээр та юу хэлэх вэ? Тэгээд одоо Дорнод аймгийн хувьд төсөө өөрөө бүрдүүлдэг энэ том аймаг л да. Одоо эдийн засгийн олон чиглэлтэй, олон боомттой бас уул уурхай газрын төсвийн төсөл хэрэгждэг тийм. Энэ утгаараа эдийн засгийн одоо хүчин чадамжийн хувьд бол Сүхбаатарын Хинтээ аймагтай харьцуулахад арай илүү. Дотоодын хөгжих хэмжээ өндөр. Бид Дорнод аймагт ямар бодлого хэрэгжүүлдэг байсан гэхээр татвар төлөгчдийн хөрөнгөхөөс илүүтэй орон нутаг уул уурхайн компаниудтай одоо гэрээ байгуулад тусдаа бие даасан хуулийн дагуу энэ гэрээний дүнгээр Дорнод аймаг жилдээ 5-6 тэрбум төгрөг төлрүүлдэг энэ боломжийг бид одоо олон жилийн өмнөөс бүрдүүлсэн. Одоогийн яг үндэсний баялагын сангийн хуультай л ажил ижилхэн ийм одоо зохицуулттай иргэдийн хурлаараа батлуулсан бодлого байдаг. Тэгээ энэ бодлогын хүрээнд бид жижиг дунд бизнесийг өрн дэмжих чухал юм байна гэдэг зүйлийг одоо онцлоод аймагтаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийг орон нутгийн өмчөд үйлдвэрийн газар хэлбэрээр байгуулад энэ дотроо хоёр үндсэн одоо бүтцтэй. Нэг нь бол стартап төв буюу залуучуудыг одоо бизнесийг гарааны бизнесийг дэмжих ийм инкубатор төв. Нэг нь бол мэргэжлийн холбоодыг одоо нарийн бичгийг одоо орондоогоор ажилуулдаг. Энэ нарийн бичгийн цалинг нь аймгийн одоо төсвөөс 50%, 50% нөгөө холбоонд харьяалагдсан одоо аж ахуйн нэгжүүд одоо төлрүүлээд ингээд энэ одоо мэргэжлийн түвшинд энэ холбоодыг зохион байгуулалтанд оруулж ин шүү дээ. Тэгээд дээр нь Дорнод аймаг одоо Бинай, SEO клуб гэх зэрэг одоо ийм бизнес эрхлэгчид өөрсдийнхөө одоо эрх ашигыг хамгаалсан хамтран ажиллах боломжоо бүрдүүлсэн. Одоогор бол ингээд баг хошоо гэд нэрлэж болохоор тийм ийм одоо клуб ийм холбоод бол их олноор байгуулагдсан. Тэгээ энэ нь бол энэ жижиг дунд бизнесийн хөгжөлд их том хөшүүрэг болсон. Дээр нь Дорнод аймаг ямар бодлого баримтсан гэхээр өмнө төрийн байгууллага одоо байрлаж чад өөр одоо шинэ барилгад шилжин орох тийм энэ тохиолдолд хуучин барилгын орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргаж олон улсын байгууллагаас хөрөнгө татаж засварлаад ингээд шаардлага хангасан одоо байр болгоод
ингээ оёжтын холбоонд нэг одоо бүгдээрээ тэг бүх оёдлчид одоо суух боломжтой, массын оёдлыг хүлээж авах, захиалах боломжтой ийм одоо байрыг одоо засварлаж хүлээлгэж өгсөн. Сайн жишээ байна тийм үү. Тэгээд нөгөө одоо боож өчтгийг одоо 1.5 жилийн хугацаатай боожоод дараагийн одоо өөрөө чадварч хүртэл хугацаанд нь түрээсгүйгээр одоо байрлуулах ийм одоо байрыг бас одоо шатараатай бид нар шийдээд явсан зэрэг нөгөө одоо хүнээр бол ингээд хүүхчин цэцэрлэгт ороод дараа нь сургуульд ороод ихтэй сургуульд ордог шиг ийм бизнес гэдэг өөр юм үе шаттай байдаг. Энийг үе шат бүрд нь одоо бодлохоор дэмжиж явах хэрэгтэй. Тэгэхээр аймаг яг өөрийнхөө одоо төсвийн орлогын хүрээнд бас тодорхой арга хэмжээнийг авсан. Одоо энэ бол одоо улсын хэмжээнд бол арай том бодлохоор одоо санхүүжилтийн баялагын сангаас одоо хөрөнгө энэ жидүү дэмжигт хуваарлах гэдэг юм ийм арай томоохон бодлогуудыг хэрэгжүүлвэл энэ бас үр дүнд хүрэх юм байна гэж тооцож байгаа. Брэнд бүтээгдэхүүний дэлгүүртээ нэгдсэн одоо дэлгүүртээ болно гэдэг чухал. Гэхдээ одоо бид техникийн ээлжинд Улаанбаатарын зах зээл бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бодлогыг барих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ямар асуудал тулгамдтай вэхээр маш сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орон нутгийн одоо брэндүүд байна. Гэхдээ Улаанбаатар хотод том сүлжээ дэлгүүрүүдэд борлуулах ихээр тэд нар ямар шаардлага тавьдаг вэхээр за бүтээгдэхүүнээ борлуулж болно. Энэ дээр чинь одоо 20-30% ч үт юм уу ашгийг одоо бид авнаа. Тэ? Хоёрт нь бид одоо бүтээгдэхүүн чинь борлуулад 3 сар 6 сарын дараа мөнгө чи өгнө. Тэгэхээр нөгөө энэ орон нутгийн компаниуд одоо хүндрэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр Монгол улсад худалдааны хууль гэж байхгүй. Яг энэ зохицуултыг одоо хуульчилж өөрчлөхгүй бол ингээд нөгөө том компаниудад илүү одоо тэг нэгэнд байр суурь олцсон компаниуд энэ жижиг дунд одоо худалдаа үйлчлэгээ үйлдвэрлэх хэрэгсэл дэмжих бодлогыг одоогор юм зохицуулсан зохицуулт байхгүй болчиход байгаа байхгүй. Тийм учраас энэ одоо борлуулалтаа том сүлжээдлүүрээр нэмэгдүүлэхэд их их хүндрэлтэй болчиход байгаа. Тэгэхээр энийг харцаагүй одоо хуульчилж өөрчлөх шаардлагатай. Хоёрдугаарт нь туристчдийн эрх ашиг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол үнэхээр болохгүй байна. Яагаад гэвэл олон одоо жижиг дунд бизнес эрхлэгчнэр одоо туризмын өндөр төлбөрт мэдээж явж байгаа. Дээр нь нөгөө гинт туризмын үнийг нэмдэг. Эсвэл одоо за одоо ингээд турист улсаа одоо гараа гэдэг юм уу те. Тэгэхээр энэ нь өөрөө ингээд тэр хүмүүст их одоо том хүндрэл үүсгэж байгаа учраас энэ одоо ялангуяа одоо ингээд ийм анхан шатны өрх айл жижиг бичил бизнес эрхлэгчдийн тийм эрх ашигыг хамгаалсан тэр бодлого илүү одоо өгүүлж байгаа гэдэг харагдаж байна. Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийн тухай яриад одоо сүүлд засаг дараагаас яриа авахад хүртэл дан дангаараа юм хийхгүй шүү. Ер нь бол бүсчилж бүсийн хөгжилд илүү төлөвлөгөө анхаарна гэсэн зүйлс яриад байна л да. Гэвч яг тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдэд бол өөрсдөд нь яаж энэ бүсийн хөгжил нөлөөлөх юм бэ? Илүү их тийм алсуураа байгаад байгаа юм шүү. Яг бидний амьдралд яг одоо энд одоо тусах зүйл нь юу байгаа юм бэ энэ бүсийн хөгжлийн гэж нэгдүгээрт бас ярьж байна. Хоёрдугаар гэх юм бол улсын хурлаас сүлд гаргасан одоо энэ цахилгааны өмнө өсөлт байна. Яг иргэдийн амьдрал дээр одоо жижиг дунд үйлдвэрлэлүүдийг дэмжих талаар ярьж байна. Тэнгүүд нөгөө нэг их үйлдвэрлэл эрхэлдэг тоног төхөөрөмж залгадаг газруудын чинь цахилгааны өмнө бас нэмэгдчихэж байгаа. За тэгэхээр энэ тал дээр сүлд одоо энэ их хурлаар дамжиж гарсан энэ хуулийн өөрчлөлтүүд иргэдийн амьдралд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн амьдралд бас нэлээд том өөрчлөлт бас их дарамт болж ирж байгаа л та. Энэ тал дээр та ер нь юу гэж бодож байна? Тэгээ одоо Европын орнууд ингээд Европын холбоо болоод нэг мөнгөнд тэмдэгтэй болоод тэгээд хил гайлгүй болоод ингээд одоо эдийн засгийн зах зээлээ хүн орондын урсгалаа их томруулсан л да. Тэгэхээр цаашдаа бид нэр хөгжийг үйл илүү бүсчилж одоо юм зах зээлээ томруулах юм шаардлага байгаа шүү дээ. Зөвхөн зах зээлээс гадна энэ чинь хүмүүсийн хоорондын шилжилт хөдөлгөөн тий хүн ам 100 одоо бодлогын хүртэл их том одоо үр дүн одоо цаашид гарна. Тэгэхээр энэ 3 аймгийг дамнсан одоо авто зам 3 аймгийг дамнсан төмөр зам зэрэг одоо ийм том төслүүд тээвэр логистикээр илүү сайжруулж энэ хоорондын одоо холбоо илүү сайжирна. Гэхдээ манай хувьд бол их өргөн удам нутагтай. Жишээлбэл одоо манай Хинтийн аймаг гэхэд л одоо тий одоо Европын юм уу одоо Азийн Африкийн айл нэг улсаас л одоо том нутаг дэвсгэртэй байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө хүн ам зүйтэй өргөн удам нутагтай учраас ийм одоо тээвэр логистикийг сайжруулах бол энэ дээр мэдээж одоо том одоо хүндрэлүүд бол гарна шүү дээ тий. Тэгэхээр одоо жишээлбэл миний хувьд Дорнод аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа Хинтийн Сүхбаатар аймгийн засаг даргатайгаа ийм одоо санамж байгуулсан байдаг. Сүхбаатар аймгийн засаг даргатай бол энэ одоо төмөр замын зүүн босоо чиглэлийн төслийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах.
Хинтээ аймгийн засаг даргатаа бол энэ одоо гол мөрөн те байгаль орчныг одоо аймагт амлсан те энэ одоо урс чаг голыг хайрлаж хамгаалах. За эрчим хүчний одоо шугам чоолсонгийн дулааны цэцгэлэг станцаас өндөр хаан өндөр ханаас бага нуур, бага нуураас өндөр хаан өндөр ханаас одоо чоолсот гэдэг ийм бүх аймаг дулааны цэцгэлэг станц, цэцгэлэг эрчим хүч үйлдвэрлэх станц барихгүй хэд энийг одоо өндөр хүчин чадлын ийм одоо өндөр хүчлийн шугамар холбочвол цахилгааны үед бол асуудалгүй болно гэдэг юм үү те. Энэ нь бол өөрөө ингээ бас бүсчсэн хөгжлийн үр дүнд иргэдэд ирэх одоо дэмжлэг болчих. Тэгээд хамгийн наазахын жишээхэд одоо энэ үзэсгэлэн худалдаанууд одоо сар шинэ ухтсан те үзэсгэлэн худалдаануудад 3 аймгийнхаа хоорондоо одоо ингэж те оролцож одоо явах хэрэгтэй. Өнөөдөр би Хинтээ аймгийн одоо үйлдвэрлэгчдийн одоо ажлын байраар орж үзлээ. Энд одоо залуу наснаас эхлээд одоо энэ одоо гутал хийдэг байсан те энэ гэр бүл ямар сайхан гоё одоо яг Монгол хүнд тохирсон яг эко те ийм хоньны ноосоор одоо үхрийн ширээр хийсэн ийм сайхан гутал хийж үйлдвэрлэж байна те. Энийг одоо харилцан одоо борлуулдаг ч юм уу те. Энэ нь бол ингээ бүсчсэн хөгжлийн хувьд иргэдэд ирэх өгөөж бол ийм одоо жижиг хөхгүй зүйлээс эхлээд дэд үтцээ хүртэл ингээ том зүйлээс гарна гэсэн үг. Цахилгааны үнэ одоо нэмэгдсэнтэй холбоотой асуудал иргэдэд үнэхээр хүндрэлтэй тусч байгаа үнэ. Ялангуяа орон нутгийн иргэдийн хувьд бол сумын төвд амьдарч байгаа иргэд бол ямар хүсэл тавьж байгаа нэхээр энэ шөнийн хөнгөлөлтийн тарифыг орон нутагт хэрэгжүүлж өгөөч. Заавал 10,000-аас дээш хүн амтаа төв суурин газар ихэхээс гадна бид нар одоо үед ингээд нүүрстүүлэхгүйгээр аль болох одоо цахилгаан эрчим хүчнийхээ одоо цахилгаан эрчим хүчээр халдаг одоо халаалтын юм системд орж ин тэ. Тэр бүгд ингээ Wi-Fi-тай одоо ингээд тэ зайнаас одоо халаадаг шаардлагатай үедээ ийм зүйл орж байгаа учраас энэ орон нутагт энэ цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг одоо заавал тогтоож өгөөч гэдэг саналыг хэлж байгаа. Нөгөө талд цахилгаан эрчим хүчний үнэ бол нэмэгдсэн үнэхээр одоо хүндрэлт учруулж байгаа үнэн. Энийг бол улсын хурл шийдвэр гаргаагүй. Энэ бол хуулиараа эрчим хүчний зохицуулах зүйл гэдэг зөвлөл өөрөө тогтоодог хараат ус бий даасан ийм байгууллага байгаа. Гэхдээ улсын хурлдах одоо намын бүлгүүдэд энэ зүйлийг танилцуулсан. Жишээлбэл манай Монгол Ардын намын бүлэгт бол танилцуулсан. Танилцуулахдаа 28% нэмэгдэж байгаа л гэж бид нар танилцуулсан. Тэгсэн ийм 3 шаталтай одоо үнэ нэмэгдүүлсэн юм билээ. Тэгээ 150 хүртэл одоо тийм 150-аас 300-300. Тэрийн сүүл тайлбарлаж байгаа нь бол ингээд иргэдийг одоо цахилгаан эрчим хүчийг хэмнэх бодлого руу оруулъя гэж тайлбарлаж байгаа тийм. Тэгэхээр миний өвчнөхийн хувьд бол авсан мэдээлэл нь 28% нэмэгдэх юм байна гэж тооцсон. Гэтэл 3 шаталтай ингэж одоо нэмэгдүүлсэн юм байлээ. Өөрөөр танилцуулснаас өөрөөр одоо нэмэгдсэн гэж ойлгож болно. Эрчим хүчний үнийг нэмсэн шалтгаанаа бол одоо нэг л үндслээр тайлбарлаж байгаа. Тэр нь бол ер нь одоо эрчим хүчний хувийн одоо ийм одоо хэвшил орж иж өрсөлдөх боломжийг бүрдүүлье. Тэгэхгүй л ингээ алдагдaltaй яваад хахаар хувийн орж ирэхгүй. Хувийн орохгүй болохоор төрийн төсвийн мөнгө одоо тэр болгон хүрэлцээтэй биш учраас энэ эрчим хүчний одоо хараат байдлаас те эрчим хүчний одоо чөлөөт өрсөлдөөнийг одоо хязгаарласан учраас энийг одоо чөлөөлөх нь зүйтэй гэдэг ийм л зүйл гаргасан. Харин дулааныг одоо үнийг бас одоо нэмэгдүүлнэ, тариф нэмэгдүүлнэ гэжсэн энийг хойшлуулаад 5 сар хүртэл хойшлуулсан байлээ. Тэгээ зөвхөн цахилгаан эрчим хүч нэмэгдсэн. Гэхдээ энэ бол одоо иргэдэд эхэлж одоо маш сайн зөв мэдээлэл өгөөд хилцүүлэг хийгээ те ингээд одоо бас нэгдүгээрт явах байсан. Хоёрдугаар тийм одоо шаталтай нэмэгдүүлсэн нь бол одоо цахилгаанаар одоо байшингаа халаадаг айлуудад маш өндөрөлтөд тус. Яг үгүй чи хэрэгжилж байгаа цахилгаан нь өндөр шүү дээ те. Тийм би танаас нөгөө асуугаад байгаа шалтгаан нь одоо улсын хурлын гишүүд бол иргэд айл болох л одоо бүсээс сонгогдсон гишүүдийг л бидний өмнөөс дуу хоолой болоод ажиллаад өгөөч л гэж хэлээд байгаа штэ. Тэгэнгүүт бүсийн хөгжил одоо нэлээд том зүйлс ингээд мега төслүүд гээл том зүйлс яриад байгаа боловч яг улсын хурл дээр гараад байгаа хууль хэрэгжилт нь болохоор иргэдийн амьдрал яг бууж ирэхээр өнөөдөр одоо хүмүүс жишээлбэл нэг 20 гаруй мянга гардаг байсан тогтой айл 50 гаруй мянгатай. За 150-аас 200 400-аас 600 болсон байгаа хгүй. Яг энэ болохоор ингээд яриад яваад байгаа энэ том төслүүд яриад яваад байгаа боловч буцаад иргэдийн амьдрал дээр цахилгаанаар ингэж ирэх юм бол бид нар яг хөдөлж чадахгүй хөлөө болгоч чинь тушуулж чинь л гэсэн утга байгаа болохоор одоо та бүхнийг бас дуу хоолой болоод өгөөч л гэж хэлж байгаа хэл та тийм ээ. Тэгэлгүй яг хөө тэгтээ нөгөө эрчим хүч бол импортоор одоо гадаадаас авч байгаа нь бол үнэн. Тог хязгаарлаж байгаа нь үнэн. Тэгээ энийг хязгаарлахгүй болохын тулд ийм одоо зохицуулт яа л гэдэг зүйлийг анх бол одоо
намын бүлгүүдэд танилцуулсан шүү дээ. Гэхдээ иргэдийн одоо амжиргааг дэмжих тэгвэл энэ одоо дахиад эсэргээр нь цалин өсийг одоо энэ хэмжээгээр нэмэгдүүлэх тийм үү? Суур зардал нь одоо нэмэгдэж байгаатай холбоотой айл өрхий тэр орлогыг бас дахиад нэмэгдүүлэх бодлого барих хэрэгтэй. Нөгөө талдаа бас татврын бууруулах байдлах хэрэгтэй. Тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайд шинжилгээр одоо шинжилгээ мэдлэгийн үгэнд эрх хаврын чуулганаар татвар нийгмийн даатгалын одоо шинжилтэй холбоотой иргэдэд илүү ээлтэй байх одоо энэ боломжийг бүрдүүлэх талаар одоо холбогдох саналаа одоо хэлцүүлнэ тий өргөн барина гэдгээ хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ талтаа бол одоо тог цалгааны үн нэмээд иргэдэд өндөр өсвөрж бол одоо энэ талтаа татварыг одоо бууруулах тий энэ хэрээрээ одоо иргэдэд ирж байгаа энэ тог цалгааны нэмэгдлийн ачааллыг одоо бууруулж одоо балансжуулах тий энэ тогтолцоор угаал одоо орох шаардлагатай. Би бол одоо цахилгааны үнийн нэмийг хэрвээ эргэж буулгахгүй гэвэл энэ дээр татварыг бууруулж иргэдэд ирж байгаа тэр ачааллыг бууруул гэдэг дээрээ л байр суурь илэрхийлнэ. Жижиг дунд үйлдвэрлэл болоод өрхийн одоо аж ахуй тал руугаа орё гэж бодож байна. Энэ нөөдтэй холбоотой уян хатан зохицуулалт хийх юм боломж юу байгаа юм болоо. Бас энэ албан татвар түрүүнд та ярьсан шүү дээ татварын талаар. Энэ тал дээр бас яг барьж ажиллах цаашдын бодлого нь юу байх вэ? Тэгээ нэмэгдсэн үртгийн албан татварыг бууруулах шаардлагыг бол иргэд маш их тавьж байгаа. Бас л одоо сангийн яамны танилцуулгаар бол энийг бууруулвал төсөвт одоо төсвийн орлогод их хэмжээний одоо ачаал ирэх нэ. Тэгээ энэ бол олон улсын дундаж байгаа төвшөнд байгаа гэдэг зүйлийг тайлбарлаж байгаа. Тэгэхээр одоо энэ татврын одоо хуультай холбоотой нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ингээд хуулийн төслүүдийн хаврын чуулганд орж ирнэ. Энэ дээр энэ одоо нэмэгдсэн үртгийн албан татвар бусад одоо тий орлогын албан татвар нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахтай холбоотой зүйл дээр бол бууруулна гэдэг байр суурийг илэрхийлнэ. Тэр бол одоо ойлгомжтой. Яг тэгвэл хэдий одоо төсөв төндрөл үүсгийг бас ойлгож байгаа ч гэсэн тийм үү. Сүүлийн жилүүдэд бид энэ уул уурхайн байгалийн бэлгийн орлогоосоо тодорхой хэмжээний орлого одоо олдог болж байна шүү дээ. Тийм ээ. Энэ бол одоо өмнө Монгол улс одоо ийм уул уурхайн байгалийн хэмжээний орлого олдоггүй л байсан шүү дээ. Тэгэхээр энд нь орлого боломж бүрдгийн хэрээр энэ талд нь иргэдэд ирж байгаа юм ингээ бууруулаад ингээ адилхан бодлого хэрэгжүүлээд явах хэрэгтэй шүү дээ. Тэгээс энэ төсч байгаа гэдэг энэ нь яг хэврээ байгаад байж бас болохгүй л те. Энд чинь иргэнэ бодсон одоо төрийн бодлого хууль тогтоомж байх хэрэгтэй учраас энэ дээр бол одоо бууруулна гэдэг байр суурь одоо байна. За зүүн бүсийн хөгжил хөрөнгө оруулалтын талаар гэхэд за аялал жуулчлал хөдөө аж ахуй уул уурхай жижиг дунд үйлдвэрлэл гэдэг одоо яг манай 3 аймаг чинь бас гурлаа арай өөр байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр одоо жишээлбэл яг Хинтээ аймаг дээр чиглэсэн манай дээр бол аялал жуулчлал нэлээд төвлөрөөд тах шиг байна. Энэ тал дээр бас ирэх хийх ажлууд. Тэгээ Монгол Улсын засгийн газар өргөн мэдүүлж улсын хурлаас баталсан бодлогоор зүүн бүс нутгийг түүхэн аялал жуулчлалын одоо тэргүүлэх ийм одоо хөгжүүлэх бүс нутаг эрчимцэн хөдөө аж ахуйн одоо салбар бол манай одоо дэд ийм одоо хөгжлийн чиглэлийг ингээд баталсан. Тэгэхээр энэ батлагдсан бодлогынхаа баримт бичгийн хүрээнд энэ бодлогын хүрээнд бид бүх үйл ажиллагаа чиглүүлэх ёстой. Тухайлбал аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд төрөөс дэд үтцийг хийж хэрэгжүүлнэ тий одоо зам тавьж байгаа түүхэн аялал жуулчлалын газар тий одоо босод эрчим хүчний одоо их усүр татах тийм үү энэ эрчим хүчээр хангах тэгвэл нөгөө талдаа хөнгөлтөө зээлийн бодлогоор аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийг иргэдийг дэмжиж өгөх ёстой. Нөгөөдөл малчид бас давхар аялал жуулчлалаас орлого олдог байх тий аялал жуулчлалын одоо тэр компаниудад кемпүүдэд сүү цагаан эдээ бусад одоо боловсрол бүтээгдэхүүн нийлүүлдэг байхад нь зориулж тэднийг хөгжүүлэх ийм одоо бодлогыг хөнгөлтөө зээлийн бодлогоос гадна бусад зөвлөх үйлчилгээ сургаалт зохион байгуулах тий дуршлах судуулах энэ бодлогоор нэгдүгээр дэмжих ёстой. Тэгжээж энэ аялал жуулчлалын салбарч хувийн хвшил хөгжүүлсэн шүү дээ. Төрөл томоохон дэд үз онгоцны буудлын эрчим хүч зам гэдэг энэ зүйлүүдийг л дэмжиж өгнө. Эрчимцэн үдэ аж ахуй бол манай зүүн 3 аймагт бол хөгжих хамгийн боломжтой. Цаг үеийн хувьд бол харьцангуй хангаан бүстэй харьцуулахад арай дулаан. Дээр нь мас үргэн таваарлаг тий өв сургуулийн гарцуул харьцангуй одоо бас боломжийн. Тэгээд ялангуяа манай Хинтээ аймгийн бүс нутагт Орон аймгийн хойд бүс нутгаар одоо газар тариалангийн үйлдвэрлэл хөгжих юм одоо боломжтой. Яг тэгвэл одоо уул устай харьцангуй одоо чиглэг ийм уур амьсгалтай учраас энэ чиглэлийг хөгжүүлэх боломжтой. Тэгээд энэ үрэн дээр ихэд
одоо Хинтээ аймагт 10,000 га, Дорнот аймагт 20,000 га газрыг одоо тариалангийн газрыг одоо нэмэх ийм бодлого одоо хүн сүдэж чуу яамнаас төвчүүлсэн. Бид нар энэ бодлогыг бол ингэж одоо шахаж чаарч байгаа л да. Яг тэгвэл иргэн хүн чинь өөрөө газартай байж тэн дээр юм тарьж ургуулж тэгээд тэжээлийн ургамал тарьж тэжээлийн ургамал нь тариалдаг байж хажууд нь эрчимдсэн одоо мал аж ахуй явна шүү дээ. Тэгэхээр төрөөс харж байгаа бодлого нь өөрөө энэ аялал жуулчлал хөдөө аж ахуйн бодолтойгоо одоо нийцсэн юм бодол явах хэрэгтэй. Уул уурхайн салбар бол дэмжиж байх шаардлага байхгүй. Тэртээ тэргүй өөрөө одоо асар их өндөр одоо ийм одоо үн цэнтэй ийм одоо салбар учраас энэ уул уурхайн салбарт бол гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалт бол одоо орох бол бүрэн боломжтой. Яг гэвэл энэ шахагддаг баялаг учраас дэлхийн нийтэд ихэнх одоо хөгжсөн орнуудад энэ түүхий эдийн нөөцөгдөх зүйл хамгийн хэрэлт хэрэгцээтэй болж байгаа. Тийм ч үссэн үсээгүй уул уурхайн салбар өөрөө ингэж аваад байна. Харин бид уул уурхайн бус салбарыг л дэмжих ёстой. Харин уул уурхайн салбараас орж байгаа тэр өндөр хэмжээний орлогыг энэ хөдөө аж ахуй буюу нөхөн сэргийгдэх салбараар дэмжихэд, аяж үйлсийн салбараар дэмжихэд эдийн засгаас солонгуулахад зориулдаг байх ёстой. Энэ юм чинь ингээд одоо зүү тогтолтой шүү дээ тийм. Энд одоо нөхөн сэргийгдэхгүй шахагддаг баялагийг хэвлэлд орох баялагийг ашиглаж байгаа бол энэ орлогыг нөхөн сэргийгдэх хөдөө аж ахуй аяж үйлсийн салбар руу оруулах энэ бодлогыг одоо ингэж хүнээс хамаарахгүй, албан тушаалтнаас хамаарахгүй, төсвөөс хамаарахгүйгээр бүрдүүлж өгөх хамгийн чухал. Тийм учраас энэ дээр бол миний хувьд бол тодорхой саналуудыг одоо дэвшүүлж асуудлыг санаачлаад ингээд хууль тогтоомжид өөрчлөлт оруулалт төслөө өргөн барихаар ингээд ажиллаж байгаа. Энэ жил тогтцоог нь бүрдүүлж өгөхгүй бол тэгээд нэг дараагаас юм уу, нэг гишүүнээс юм уу хараад байж ирсэн болохгүй шүү дээ. Таны хувьд өнгөрсөн хугацаанд бас хичнээн хуулийн төсөл санаачилж, хичнээн хуулийн төсөлд бас хамтарч ажилласан боллоо. Ажлын хэсэгт бас орж ажиллаа. Тэгэхээр сая энэ одоо намрын чуулганд бол үндсэндээ шинээр одоо гишүүдийн санаачилсан хуулийн төслийг бол огт одоо хэлцээг бүгжүүлж байна. Дандаа засгийн газраас өргөн барьсан нөгөө том төслүүдийн хөдөлгөөнтэй холбоотой улсын төсөв 2 удаа хэлцэнтэй холбоотой зүйлүүд байсан. Ирэх хаврын чуулганаас эхлээд тодорхой хуулийн төслүүдийг одоо өргөн барихаар бэлтгэл ажил хангаж байгаа. Миний хувьд бол газрын тусны тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барина. Нөгөө газрын тусны роялтийн нөөцийн төлбөрийн орлогын тодорхой ашигт малтмлын нөөцийн төлбөрийн 30-аас доош хувийг орон нутагт тэр сөрөг нөлөөлөлд орчих бүс нутагт хуваалцдаг байхыг олон улсын зарчмыг нэвтрүүлэх. Хоёрдугаарт нь газрын тухай хуульд одоо өөрчлөлт оруулах төслийг өргөн барина. Газрын тухай хууль бол нэлээд одоо эмзэг том хууль. Гэхдээ иргэдэд дуудлага худалдаагүйгээр яаж одоо газар олгодог болох юм бэ? Одоо нэг удаа өмчлөлийн 0.7 га газар олгохдогтой адил те ногоо тарихт нь аж ахуй эрхлэхэд нь жижиг дунд үйлдвэрлэхэд нь зориулж одоо Монголд те ийм өргөн удам нутагт юм чи яаж газар олох вэ? Газаргүй бол хөрөнгө оруулалт татчих чадахгүй, банк зээлэхгүй те. Тэгэхээр энийг илүү хөнгөвчлөх энэ одоо өөрчлөлтийг бас өргөн барихаар бэлтгэж байна. За мөн одоо хамгийн чухал нь энэ өрхийн бичил жижиг дунд бизнесийг дэмжих энэ эрх зүйн орчныг сайжруулах. Энийний хөнгөлтөө зээлийн их усүрийг одоо эрс буюу 10-аас 20 дахин нэмэгдүүлэхдээ энэ одоо зүйлүүдийг агуулсан юм цогц одоо борлуулалтын дэмжих гэдэг энэ одоо хуулийн төслийг одоо манай ажлын хэсэг бол ингээд одоо боловсруулна. Бусад ажлын хэсэг, бусад гишүүдтэй хамтраад бид ингээд босруулаад явна. За мөн хүүхэд хөгжлийн тухай одоо хуулийн төслийг бас босруулахаар ажиллаж байна. Яагаад гэвэл манайд бол хүүхдийн эрхийн тухай хууль байгаа, хүүхэд хамгааллын тухай хууль байгаа. Хүүхдийг хөгжүүлэх гэдэг хэрэгцээ шаардлага зайлшгүй байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хүүхэд бол илүү багасаа эхлээд ийм өөрийгөө одоо ачаалж сурсан ийм цагийг зөв өнгөрүүлж сурсан. Тэгээд өөрийгөө хөгжүүлэх одоо авиас ур чадвар одоо спортын авиасаас урлагийн авиасаа нээн хөгжүүлсэн, гадаад хэл сурсан ийм одоо хөгжингүй орны хүүхдүүдтэй адилхан илүү ийм одоо үр бүтээлтэй цаг хугацаагаа одоо хүүхэд байх суралцах насндаа илүү тийм өөрийгөө хөгжүүлсэн ийм байх шаардлага байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр энд хамгийн чухал нь хүүхдийг эх оронч нийтийн эрх ашиг дээдэлдэг болгож бид нар өсөн хүмүүжүүлэх ийм том бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Яагаад гэвэл бид энэ өргөн удамтай байгалийн баялаг байгаа хэдий ч энийг зөв удирддаг эх оронч ийм одоо ирээдүйг бид нар бэлтгэхгүй бол энэ баялаг байгаад энийг зөв удирдахгүй бол ямар одоо асуудалд орох вэ гэдэг чинь баялагын хараал гэдэг чинь бол баялаг хараагаад байгаа биш шүү дээ. Тэр баялагийг зөв удирдах чадахгүй, эх орондоо хэрэгтэй байж чадахгүй бол ийм асуудал үүсэх учраас би бол энд их санаа зовж явдаг. Тийм учраас ирээдүйн маань
илүү зөв хүүхдүүд гараасаа илүү ухаантай, илүү олон улсын боловсролтой тийм байгаас л гэж үздэг. За бидний урилгыг бас хүлээж авч яриа өрнөөс нь баярлалаа. Танд бас одоо бүсийн манай Хинтээ аймгийн иргэдэд за тэгээд утгагүй бас бүсээ төрөөд багуудаар бас нэлээ явах ачаалтай байгаа ах гэж бодож чинь тэгээд бас хэлэх үг юу байгаа л. Тэгээд Хинтээ нутгийнхаа иргэд сонгогчдод одоо чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Яагаад гэвэл энэ улсын хурлын сонгуулиар ихтгэл үзүүлж өөрийнхөө ихтгэлүүлэгчээр одоо сонгосон. Тийм учраас энэ одоо манай ах аймаг, Хинтээ аймаг тийм учраас энэ одоо нутгийнхандаа бас хүндэж одоо явдаг гэдгийг илэрхийлье. Яагаад гэвэл одоо 1931 онд Тан Хинтээ уулын аймагаас манад Оронт аймаг тустай аймаг болж байгуулагдсан. Сүхбаатар аймаг 1942 онд Чавлан чарга тустай аймаг болж байгуулагдсан. Ийм одоо ах トゥ 3 аймаг шүү дээ, тий. Зүүн бүсийн одоо 3 аймаг. Тэгээ энэ зүүн бүс бол одоо нэг бүс болж ингэж одоо улсын хурлын сонгуул зохион байгуулагдсан. Цаашдаа улс төрийн хувьд одоо улс төрийн сонгуул ингээ бүсээр зохион байгуулагдсан. Одоо тэгвэл нийгэм, эдийн засаг, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийн гэдэг энэ салбаруудад энэ одоо бүсчилсэн хөгжлөөр хөгжигдвөл энэ нэг юм суур болж өгсөн гэж бодож байгаа. Тэгэхээр зөвхөн Оронт аймагтаа ажиллаж амьдарч ирсэн бол өнөөдөр бас Хинтээ аймаг, Сүхбаатар аймаг, Оронт гэхэд 3 аймгийг төлөөлж одоо их хурлын гишүүнээр ажиллаж байгаа учраас энэ 3 аймгийнхаа сайн туршлагуудыг одоо солилцох тийм энэ одоо нэг бүс гэсэн ийм одоо тийм үзэл одоо бодолтой болох гэдэг энэ олон зүйл бол одоо бодогдож байна. Тэгээ манайд Оронт аймгийн нутгаар урсдаг одоо голууд бүгд хан энтийн нуруунаас одоо их авдаг. Тэгээ манай их эзэн Чингис хааны одоо энэ нутаг тийм учраас одоо энтийн нутгийнхандаа талархаж явдаг шүү. Та бүхэндээ одоо сайн сайхныг хүсье.